Сайн байцгаана уу? Сэл подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр 2024 онд төгссөн болон 2025 онд төгссөн хоёр төгсөгчийнхээ төлөөлөлтөд ярилцах гэж байна. Яагаад гэхлээр төгсөж байгаа хүүхдүүд маань амьдралынхаа шийдвэрийг ер нь хэрхэн гаргасан талаар ярилцах нь бас маш олон хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгөх хаа гэж найдаж байна. За сайн уу манайхаа? Сайн уу? За төгсөөд бас уул цаг бас нэлээд жахаа удцсан байна тий. Тэгэхээр бид гурийн өнөөдөр ярих зүйл болохоор бид амьдралын шийдвэрээ хэрхэн гаргасан бэ гэдэг. Тэгэхээр нөгөө сэлийн хичээл дээр decision making буюу шийдвэр гаргах чадрын тухай ер нь үздэг, жил болгон л үздэг. Тэгээд бас ер нь төгсөж байгаа хүүхдүүд маань сэтгэл санаа нь бас ер нь бодол нь тий төвлөрөл нь ер нь ямар гэдэм бол яг төгссөний дараа бодит байдал дээр нүр тулсан чинь бас яг ямар гэдэм бол одоо бас ингээ оюутан болцсон байгаагаа эргээ харахаар ер нь бас шийдвэрлүүгээ одоо эргэж харахад бас ямар гэдэм бол гэж маш олон зүйлийг ярилцъя гэж бодож байна. Тэ өөрөө өөрчтэй байх байхаа. Ямарсан манай эхлээд өөрсдөө танилцуулж байгаа. Сайн байцгаана уу? Би шилэг сургуулийн 2024 оны төгсөгч Баатрин Холон байна. Сайн байцгаана уу? Би 2025 оны төгсөгч Болдын Холон байна. Одоо санхүү эдийн засгийн сургуульд сурж байгаа. За хоёр холон байна шүү дээ. За эхний асуулт маань болохоор одоо ер нь шийдвэр гаргана гэдэг ойлголтыг 10-аас 12 дугаар ангитай ч юм уу тий ер нь юу гэж боддог байсан юм бол тэр талаар ер нь сэтгэгдэл гэх юм уу шийдвэр гаргалтын тухай 10-аас 12 дугаар ангид чи харьцангуй одоо нөгөө давшилтанд бол орцсон маа штэ төсөв төхөөд шүү. За дараагийн одоо алхам юу хийх үү гэж эхэлсэн байгаа шүү дээ. Тэр ер нь шийдвэр гаргалтын талаар ер нь ямар бодолтой байсан бэ? За миний хувьд л шийдвэр гаргалтад л жоохон хэцүү ер нь бол гол нь өөртөө ярьж шийдвэр гаргахгүй бол бусдын өөр бол явчих болохгүй юм шиг санагддаг байсан. Тухайн үед. Тийм тухайн үед ер нь бол аль болох ер нь хүний хэлсэн үгээ бусдын өөрөөр харьцуулаад шийдвэр гаргацдаг байсан. Тэг ер нь 10-аас 12 дугаар ангита. Тэгэл за өөрийгөө бусдад жоо харьцуулаад за энэ ингээ өргөдлөө болж байгаа юм би бас өргөдлөө явуулах хэрэгтэй гэд өөрийгөө бэлэн болоогүй ээжиж яг бусдад харьцуулаад за гэл яваалсан. Яг зэрэгцээл яг нөгөө адилхан хийх хэрэгтэй юм шиг лөө. Тийм адилхан байх хэрэгтэй юм шиг л. Яг өөрийгөө одоо яг ямар потенциалтай байгаагаа мэдэхгүй өөрийгөө харьцуулсан бол бас тэгээ жоохон юм байсан. Бусдад адилхан үйл хөдлөл хийгээл яваад исэн юм шиг үү? Холонгийн 10-аас 12 дугаар ангид ер нь шийдвэр гаргалтууд ямар байсан юм бол тохоо юм. Ингээ бодоход надад ч гэсэн ер нь яг л манай үеийнхэн юу хийж ийн би тэрийг хийгээл тэднээс илүү хийх ёстой юм шиг мэдрэмж амар их байдаг байсан. Тэгээ дээрэс нь бас одоо бүхэл шийдвэр миний амьдралын одоо хамгийн чухал шийдвэр юм шиг амар тийг санагддаг байсан. Яг л одоо SAT өгөх IELTS өгөхгүй л одоо миний амьдрал нурах гээд байгаа юм шиг муу дүн авчихал юм бол би цаашаа миний амьдралд юу ч байхгүй юм шиг тийм ер нь шийдвэр айгүй хэцүү үе байсан гэж одоо бодож байна. Ялангуяа 11 дугаар анги тийм 11 дугаар анги бол маш хэцүүс. 11 дугаар анги. Тийм ер нь лайлцох хөстэй, сэтгэх хөстэй гэл. Тэгэл яг сайн биш мөртлөө тэгэл хөрх юм нөгөө гүрийгээл бустайгаа. Тэгээ бус хүмүүс амар сайн онгот өөр амар муу онгот тэгэл жоохон готраа. Тийм үе байсан. Окей. За тэгвэл одоо жилийн өмнөх магадгүй манай ба олонгийн хувьд бол 2 жилийн өмнөх 12 дугаар ангийн 12 дугаар ангид байхад яг юу чамд дарамт болж исэн, юу чамд айдас болж исэн, бас юу чамд ямар хүлээлт бас байсан бэ? Би болохоор 12 дугаар ангид бол нөгөө нэг эсээгээ бичээд яг сургуулиудраагаа яаж хариугаа хүлээж байгаа тэгэнгүүт юмнуудаа явуулсан байдаг. Тэгсэр нэ яг үндэ явуулж байгаа юм маань миний хүсэж байгаа юм муу эсгийг мэдэхгүй. Өөрийгөө одоо л тэр үед ерөөсөө олоогүй байсан. Би одоо тэр үед чинь явуулсан мэрэгчлэрээ ч гэсэн миний хүссэн юм үнэ үү? Би одоо ер нь яг үндэ Америк явахыг хүсэж гин үү? Ер нь яг юу хийгээд байна гэдгийг мэдэхгүй. Жахан тийм айцтай байсан. Тэгээ хүлээлт нь болохоор ерөөсөө л тэг их сургууль орчвол ер нь бүх юм сайхан болчих юм шиг сургуулиудаа цэнцжүүл болно л гэдэг тийм хүлээлт бодолтой айгүйх байдаг гэсэн 12 дугаар анги. Дарамт болж исэн зүйл нь. Дарамт болж исэн зүйлс нь ер нь бүхэлдээ л одоо ингээл аав ээжийн одоо надад найдаж байгаа найдвар тэгээд миний тэнд бас хийж чадахгүй байгаа зүйл гэл ер нь сэтгэл зүйн байдал маань надад хамгийн их дарамт болж исэн. Сэтгэл зүгээ доктортой байлгаж ерөөсөж чадахгүй байдаг байсан. Манай боолын
Миний хувьд болохоор тэгэл яг одоо 1 сар хүртэл энэ жилийн 1 сар хүртэл би яг процесс одоо гадаад их сургуулиудыг судлаад яг явуулж эхэлчихсэн байхгүй юу. Тэгээ тэр үед юу нь бол надад бол ямар ч нэг дарамт бол байгаагүй. Яг аав ээжээс ирэх бол дарамт ерөөс байгаагүй. Аав ээж уус намайг юу нах Монголдоо сурна гэж бодож исэн гэсэн. Тэгээ би болохоор өөрийгөө гадаад явна тий алан талан тэгэл хүүхдүүдтэй найзуудтайгаа хамт өргөлөө явуулж мавлаа л гэж бодож исэн. Тэгээ анх ээжт хэлсэн чинь чи ер нь бол их сургуулахгүйсэн ч болно. Чи өөрийнхөө өрөөлээ. Өөрөө юу мээрэн тэрийг хийгэжсэн аахгүй юу. Тэгээ тухайд болохоор би яг ямар мэржлээс авахаа мэдэхгүй. Тэгээ хаашаа явахаа мэдэхгүй. Тэгээ юун дуртайгаа бас сайн мэддэггүй байсан. Яг юун дуртай мэдчихээс яг тэр гой миний дуртай хиймээр байгаа зүйлийг яг мэржил болгосон юм байхгүй байсан. Одоо гадаадд ч тийм ер нь бол Европын их сургуулиудыг ер нь харж үзсэн тэгэхэд байхгүй байсан юм. Тэгэл нэг явъя гэсэн мэржил нь олон улсын харилцаа. Тэгээ дуртайч мэт дургуйч юм шиг за ингэ судлаад явуулъя гэсэн бодолтой. Тэг явуулж эхэлсэн. Тэр үед. Тэгэхээр ямар нэгэн айдас бол нэг байгаагүй. Айдас бол яг харьцангуй хэмжээнд бол жоохон байсан. Одоо би байсан бол тэр нь юунаас айх айдсан бэ? Тэр нөө тэл бустай харьцуулаад өөрийгөө ер нь явахгүй бол яана. За тэг явахгүйсэн ч зүгээр дээ гэлтэй дараа нь бол бодсон л та. Өөрийнхөө өрөөл байсан нэр юм байна гэж үзсэн. Гэхдээ нөгөө нэг юу миний бодлоор нөгөө шилдгийн нэг юм онцлог байгаа шүү дээ. Гадагшаа явах одоо нөгөө зорилготой дэлхийн иргэн болох зорилготой хүүхдүүдийг аавна гэж анханасаа нэг тэгэл эцэгчүүд ч гэсэн нөгөө хүүхдүүдийг өгөхдөө яг тэтгэлэгтэй тийм сургууль руу явуулахын тулд анханаас нь бэлдэж байгаа гэж шилдэгт оруулдаг ч юм уу. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор бас яг манай хулангийн ярьж байгаагаар гадагшаал явах хэвээр, SAT-л өгөх хэвээр, IELTS өндөрлөх хэвээр. Гэтэ зүгээр нэг өгөх хэвээр биш тий. Өндөр байж ээж тэтгэлэг авах гэдэг нэг юм нэг манай ахлахын хүүхдүүд аяг их ярьдаг. Тэгэхээр энэ бас нөгөө манай сургуулийн хүүхдүүдийг гадагш нь явуулна гэдэг анхны зорилго нь бас тийм болж хувирдаг л хаалта. Орчин тийм. Орчин нь тийм тий. Тэгэхэд хүүхдүүд яг өөр ирэхгүй нөгөө чиний хэлдгээр дагаад авлаа идэж эхэлдэг байх гадагшаа тий. Тэгэл харьцуулна л та. Тэгээд хүүхд болгон ч өөр идэг. Бодсон шигэ хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол байгаа. Тэгээд тэр болгон сэтгэлээр унана. Тэгэл тэтгэлэг рүү материалаа явууллаа гин явуулсан хүүхд болгоны чинь авахгүй. Тэгэл надад ч гэсэндээ хаяа 7 хоногт нөгөө сэл орохгүй л за яаж ийн гэл асуухаар заримдаа ингээд нүднээс нь хариулт нь харагддаг байхгүй юу. Тэгэхээр бас зэрэгцээл нөгөө санаа зовох. За яавал одоо нөгөө хулангийн хэлж байгаа зүйлийг өгөх юмсан гэж яг их боддог байсан. Би хаана ах хэвтэй. Нөгөө бусдтай харьцуулахгүйгээр би ямар хүн юм? Би юунд дуртай юм? Би юу хүсэж байгаа юм? Энэ асуултандаа л хариулт олж аваасаа энэ асуултын хариултыг олоход нь л чиглүүлэх юмсан гэдэг зорилготой ордог байсан амарсан санаж байна. Тийм л. Тэгвэл ер нь сэлийн хичээлийн дурсамжаас юу орж ирж байна? 12 дугаар анги. Ер нь бол тэгэл одоо юу гэх юм бэ төлөвлөгөөгөө сайн гаргаад тэгээ одоо юу гэх юм бэ төлөвлөгөөгөө сайн гаргаад тэгээ бол өөр өөртөө л ажиллах айгуу чухал юм байна гэдэг л ойлгосон. Тэгээ өөр өөртөө яг надаа юу болохгүй байна. Би ямар занаа засмаар засах хэвээр гэх мэтчлэн тий. Хулангийн одоо сэлийн дурсамж нь жоохон бүдгэрцэн үү гэнэ. Жоохон бүдгэрч 2 жилийн өмнө болсон баг тий. Ааха. Гэтэ ер нь гэхдээ 11 12 дугаар анги сэл үсэж хагаад нөгөө нь ингээд ялангуяа 11 дугаар ангид айгу гарч ирдэг гэсэн нөгөө юм кейснүүд ингээ хичээл болгоны юм хүүхдүүдийн кейснүүдийг бичсэн байдаг гэсэн шүү дээ. Тэрийг сонирхолтой. Тэгээ 12 дугаар ангид ер нь сэлээр дамжуулаад бас нөгөө нэг ангийнхантайгаа хоорондоо бас харилцах боломж айгу их олддог байсан. Би айгу баярлдаг байсан. Тэрийг сонирхолтой байсан. Саяхан би тавьртай ярилцах юм чи ингээд нэг сэлийн 12-ийн номыг энэ жил эргүүлж харсан чинь ямар их кейс байдаг гэсэн тий. 11 дугаар анги ч гэсэн. Тэгэл Стеси тэгжээ гэж нэг их кейс дээр бүгд ярилцдаг гэжээ. За тэгвэл саяны ярьсан зүйлүүдээс хамгийн их сэтгэл түгшээсэн зүйл төгсөх ангид юу байсан юм бол? Саяны ярьсан зүйлсээс үү? Тийм зөндөл олон ингээд дарамтууд болон хүлээлтүүд санаа зовнилууд байгаа шүү дээ. Гэхдээ тэрэн дундаас хамгийн их сэтгэл түгшээсэн зүйл нь юу байсан бол? Ер нь бол надад маш их хичээл зүтгэл гаргаж байгаа шүү дээ. Ер нь бол би зөндөө хичээж байгаа. Олон жилийн л хөдөлмөр маань явж байгаа шүү дээ. Тэгээд яг тухайн үедээ тавьсан зорилго маань байгаа. Тэгсэн чинь би тэр зорилгондоо хүрч чадахгүй бол яана гэдэг л айдас надад ер нь бол удаан хугацаанд л миний хувьд хамгийн том айдас байсаар л ирсэн. Зорьсондоо хүрч чадахгүй байвал яах вэ гэдэг л. Аа.
Миний хувьд бол ер нь бол одоо 6 жил шилдэг сурчлаа. Ер нь гадаад анханасаа гадаад явна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэгээ гол нь тэр мөрөөдөлтөд хүрэхгүй байх үед гэхээс аягүй хайдаг байсан. Ер нь тухайд. Тэгээд сүүлд ер нь бол заавал ч бакалаврт гадаад сурах аль байхгүй, магистр гэдэг гэлээ зүрийн гадаад сурах боломжууд зөндөө байгаа юм байна. Яг одоо энэ боломжтой бол би бол Монголдо сурсан ч болохоор юм байна гэж бодсон. За одоо тэгвэл бүгдээ ярианыхаа гол хэсэг рүү оръё л та. Одоо тэгтээ сая бол дандаа өнгөрсөн цагийн асуултууд асууж байгаа байхгүй. Тэр үед ямар байсан? Тэр үед юу төгшөөдөг байсан? Юу дарамталдаг байсан гэл те. Тэгсэн чинь одоо хулингийн хувьд эргээд харсан чинь 24 он төгсөжсэн байна те. Одоо гин бод энд байгаа хулан эргээд харсан чинь тэр үеийн айдас, тэр үеийн төгшүүрийн талаар ямар сэтгэл төрж байна? Би тэр үеийнхаа өөрийг бодохоор айгүй сэтгэл өвддөг, айгүй өрөвддөг хөөрхий одоо үнэхээр л тэр үедээ миний хувьд үнэхээр л том зүйл байсан. Тэгээд угаасаа ер нь бол уг нь Америк явах чинь анханасаа миний мөрөөдөл уг нь байгааг байхгүй юу? Би чинь 11 дэх ангидаа шилдэгт орж ирсэн. Тэсэн чинь шилдгийн орчин нь Америк руу явах зорилготой байсан. Тэгэл би ангийнхандаа уусан ер нь бол хүмүүсийг дагсан яг л хулингийн хэлдгээр яг л адилхан ангийнхныгаа дагаал Америк руу явах зорилготой болол Комнап энтрэ бүглөөл тэгэж явсан. Тэгээ чи миний зорилго ч юу бууг нь багасаа би чи нэг Солонгос кинонд амар дуртай. Солонгос руу явахыг л багасаа амар хүсдэг хүүхэд байсан байхгүй юу. Тэгээ тэр зорилгоо түр ингээ орхицсан байсан. Тэгээд би Америк руу яваад тодорхой хэмжээний тэтгэлэг аваад Америк руу явж чадахгүй болсон. Тэгээд би дараагийн сонголт маань яах вэ гэж бодсон. Бас ямар шийдвэр гаргах вэ гэж бас л шийдвэр хийлтийн үе гараад. Тэгээ би аз таарч надад яг Солонгосын хэлний бэлтгэл болон бакалаврын элсэлтийн үеийн таарсан. Тэгээ би шууд IELTS-ийн оноогоор бакалавртаа явах сонголт байсан. Эсвэл бол Солонгост очиж хэлний бэлтгэлдээ яваад тэгээ дараа нь бакалавртаа Солонгос хэлээр үзэх тийм сонголт байсан. Тэгэл гинт би бодож байгаа хгүй. Хүү нэрээ миний зорилго чинь ууг нь мөрөөдөл чинь Солонгос явах байсан шүү дээ гэд. Тэгээ дараа нь Солонгос яваад одоо ирсний дараа бодоход ер нь бол тэр үе их төөрөлдсөн байсан юм уу? Тэгэл яг хүссэн юм аа сайн одоо тодорхойлоогүй хэрнээл будилж төөрч явсан. Тэгээд ер нь л гэхдээ би буруутгадгүй. Яг л хүүхэд болгонд л яг хэцүү тийм үе байдаг бах. Тийм үе байсан л гэж боддог. Ой хуланг хэлсэн чинь одоо нэг сэтгэл зүйчний бие хүний хөгжлийн үе шат гэж байдаг байхгүй юу? Тэн дээр яг өсвөр нас төгсөх жилийг өөрийгөө олох тэгээд аас төөрөгдөл үе гэж нэрлэдэг байхгүй юу? Хүүхдүүд тэр үе дээр яг өөрийгөө олсон хүүхд эсвэл өөрийгөө тодорхой хэмжээнд за би ийм л юм дуртай да би энүүгээр л явах ёстой доо гэд тодорхой хэмжээнд олсон хүүхд харин эсэргээрээ төрөвдөлд орох тохиолдол ингэ байдаг. Тэгээ энэ хоёрын айл нэгэн дээр нь хүүхдүүд байдаг. Тэгэхээр холонгийн хувьд бол яг төрөвдөлд байсан ч гэсэндээ тэндээс гарсан биз дээ. Солонгос би нэрээ явахыг хүсдэг байсан шүү дээ. За одоо удахгүй хоёлаа тэр яриалаа орно тий. Асуулт уурсан. За би бас мартсан. Айдас юу байсан бэ гэдсэн шүү дээ. Хамгийн их төвшөөсөн зүйл нь. Хамгийн төвшөөсөн зүйл. Элэ хариултсан ч үлээ. Хариултсан шүү дээ. Одоогийн өнцгөөс тэр айдас аюул тийм шүү дээ. Одоо ингээд чиний хувьд бол бүр бакалаврт хэлсэн орцсон маа. Санхүү эдийн засгийн сургууль сурдаг шүү дээ тийм Монголдо. Одоо эргээд төгсөх үеийнхээ сэтгэл санааны байдлыг тухайн үеийн бодол мэдрэмжээ эргээд ботход ямар сэтгэл төрж байна? За эхлээд болохоор би чи гадаад явна гэж төлөвлөсөн байсан. За тэгээ сүүлд нь бол за энэ бол бэрэ бэлэн биш байгаа юм байна гэдгийг мэдээд Монголд ямар боломжууд байна гэж харж үзсэн. Тэгээ манай ээж болохоор надад нэг санхүү эдийн засгийн хөтөлбөрүүдийг харуулсан байхгүй юу? Тэнд тэгээ нийгмийн инновац гэдэг анги байсан. Нийгмийн инновац гээд шинээр гарч байгаа мэрэгжил гэсэн. Тэгээл тэрийг юу н хачсан чинь надад аюу таалагдаад яг л миний хиймээр байгаа зүйл яг энэ байгаа юм байна гэд гадаад л явыг л олон судалтай угаасаа олон харилцаал угаасаа биш. Тэгээ юу нь бол яг хүсэл мөрөдлөг одоо хүсэл зэргийг хүсэл эрмэлзлийг төрүүлэх байхгүй юу. Тэгээ нийгмийн нууцтай мэрэгжил болохоор надад аюу таалагддаг. Энэ нь бол нийгэм тустай ажлууд хийдэг. Нийгэм тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа. Тийм төслийн менежер одоо юу гэх юм одоо тэр талтай болох мэрэгжил. Тэгэл надад аюу таалагдаад за ийш орно гэж зорьсон. Тэгээд тэхийн тул би ийшээ өгөх хэрэгтэй байсан. Ийшүүдээ өгнө. Тэгээд бас нийгмийн олимпиадад бэлтжижсэн. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд ер нь тэр үед надад тест шалгалтууд бэлдэх аюу стресстэй байсан ер нь бол. Хэрэг би тэмцэхгүй бол яана гэд одоо босоо ононоос дээшээ гарч чадахгүй бол яана гэдэг айдас болтох үед байсан юм байна. Одоо бодсон чинь. За тэгтэл нөгөө ямар нэгэн зүйл шалгалт өгөх гэж байгаа бол ямар нэгэн зүйл рүү зорж байгаа бол айдас байна гэдг нь бас нормал. Тэгтээ тэр айдас нөгөө
байснараа бид нарыг одоо илүү их юм хичээх шалтгаан болгодог тий илүү их зүйл хийх ёстой шүү гэдэг түлхэц болдго юм байна л да. Гэхдээ хитрхийн болвол нь асуудал үүсдэг. Одоо айдас байх ёстой. Ягаад гэвэл бид нар шин зүйл хийх гэж байгаа, шалгуулах гэж байгаа, дүгнүүлэх гэж байгаа болохоор гэхдээ их хэсгээрээ одоо нөгөө өөрийгөө одоо байгаа цаг хугацаан дээрээ юу хийх ёстой вэ гэдэг дээрээ анхаарал төвлөрүүлж чадах гэж тийм ээ. За тэгвэл одоо юу нөлөөлөөд холон одоо яг ямар үе дээр энэ дээрээ зогссон байгаа вэ гэдэг дээр ярих гэж бодож байна. Одоо яг юу хийж байгаа, юу хийх гээ хүлээж байгаа тийм. Тийм. Одоогийн нөхцөл байдал нь манай боолонгийн хувьд бол одоо ямарсан нэгдүгээр курсын элсэгч болсон явж байгаа шүү дээ. Тийм. Би чинь тэгээ сая нэг жил хэлний бэлтгэлтэй сурчаад 4 левел сураад тэгээ топкийнхоо оноог аваад ирсэн. Тэгээд одоо болохоор тийм Солонгостой. Тэгээ одоо болохоор сая 9 сард ирээд тэгээд одоо эндээсээ сургуулиуд руугаа аплай хийгээд тэгээ одоо хариугаа хүлээж байгаа. Тэгээ ер нь бол 3 сургуулийг явуулсан. Тэгээд айл их тэтгэлэг авсан боломжтой. Ер нь бол 3 хүсэж байгаа сургууль руугаа л явуулсан. Тэгээ тийшээгээ ер нь бол 3 сардаа явах тийм төлөвлөгөөтэй хариугаа хүлээж байгаа. Тийм л. Тэгвэл өнгөрсөн 1 жилийн хугацаанд хоёулаа пилний бэлтгэлд байсан юм. Одоо бол хоёулаа оноогоо авцсан сургуулиа хүлээж байгаа юм. Мэдрэмж нь ямар вэ? Мэдрэмж нь бүр үнэхээр гоё. Би нөгөө нэг топкийн 5 он авсан байхгүй юу? Тэгээ топкийнхоо оноо би чинь топктоо бас бэлдсэн, топко 3 удаа өгсөн. Тэгээ IELTS бас тэнд очиод дахиад 2 удаа өгсөн. Тэгээд яг л эрхийн алдад 7 молоо 8 сард хариу нь гарсан. Тэгэл тэр бол миний бүр амьдралтаа авч ирсэн хамгийн гоё мэдрэмж байсан. Тэр баяд би чинь бас Солонгос бас сэтгэл санаа маань бас хэцүү байсан. Яг л түрүүний таны хэлдгээр би чинь өөрөө уг нь хичээнгүй юм баггүй юу? Бүх юмыг айгу хичээж хийдэг. Даанч бүр үнэхээр хичээгээд ингээ хичээгээд байгаа хэрнээ л ерөөсө хангалтгүй санагдаал. Хичээгээд өссөн оноондоо хүрээг бол хүн чинь явахтай болно шүү дээ. Тэгж яагаад ерөөсөө л болохгүй юм шиг санагдаад бас их сэтгэлээр унж бас ээж аавынхаа санааг зовоосон. Тэгээд ер нь бол сэтгэл санаа маань ч яг дээр би ер нь өөрийгөө яг яаж тайвшруулах аргаадсан жаахан олж эхлээд байж итл оноо маань гарсан. Яг л миний амьдрал бас ингээд хөрхөн цэгцэрж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Одоо л илүү цэгцэрж байгаа юм шиг. Тийм, одоо сэтгэл санаа маань ч ер нь нэлээд тайвширж байгаа. Одоо л ер нь 19 настайдаа л ер нь жаахан том болж ийн гэж ойлгож байгаа. Зөв. Одоо топкийн 5 оноо гэж дээ. Хэдэн оноо авах байснаас 5 оноо авсныг нь 6 оноо авах байснаас 5 оноо авсан. 90% гүйцэтгэлтэй гэж өндөр шүү дээ. Nice. За одоо тэгээд гоё хариугаа хүлээгээд сууж байгаа юм чинь бас гоё байгаа шүү дээ. Гоё юм уу? Гэтэ төвших мэдрэмж бас байх уу? Гайгүй байна. Одоо л яг оноо тэгээд SMS юмнуудаа гайгүй чадлаараа сайн хийсэн болохоор одоо нэгэнд хийсэн болохоор төвшихгүй байл гэсэн зорилготой байгаа. Яг зөв. Санал нийлж байна. За, оюутан болсон сэтгэлээ олцож хэлээ. Оюутан болсон сэтгэлөө. Ер нь бол би оюутан гал төсөөлөхдөө нэг төсөөлөөгүй. За ингээл ямар 9 сарын 1-нд ороод тэг хүүхдүүдтэй найзлал явах гэж төсөөлсөн. Чи манай хөтөлбөрийн онцлог нь болохоор ингээд 100 өглөө амралтуудаар нэг юм summer camp, winter camp гэж болдог байхгүй юу? Тэнд болохоор Солонгосын профессор оюутнууд ингээд Монголд ирээд одоо ингээд оюутнуудтай хамт төсөл шиг юм хийдیں۔ Тэгээ тэр нь энэ 100 болоод тэгээд чинь юу нэг англиар ярих шаардлага үүсэж байгаа. Би чинь бол өмнө нь бол хальт англиар үнэл ярьдаг. Гэтэ тийм сайн биш. Тэгээд яг уу одоо summer camp-аар бол бэрэ дэжүүд нас орж байгаа юм л тэр нь бол гайгүй ярьцдаг. Тэгэхэд бол ер нь ерөөсөө өмнө үдж байгаагүй мэдлэг, шинэ орчинд орхолоор хүн жоохон ингээд гутардсан мэлий. Тэр би бол нэлийн гутарсан тохоо үед. Ерөөс ингээд нэг гоо найзтай болж чадахгүй. Тэгээ айгүй хачаалт ирсэн 7 хоногийн турш англи хэлтэй презентацийн бэлдээд одоо профессорд өмнө танилцуулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгээ айгүй төгшөөр мэдрээд ер нь бол 7 хоног ер нь бол 7 хоног хэдэн өдөр нь бол уйлсан. Тэр одоо нөгөө одоо эргээ харахад тэр хугацаач бас өнгөрцөн байгаа шүү дээ. Чамайг готролд оруулж исэн зүйлс нь юу байсан гэж бодож байна? Тэр бол одоо жоохон би чадахгүй байх үедээ гэсэн айдас байсан. Тэнгүүтээ бас айгүй хачаалттай байсан. Би тухайд бас нэг сургалтын суужсан байхгүй юу? Бас нэг төсөл мөсөл хийжүүлэх талдаар. Тэг ингээд давхцсан болохоор ажлууд ингээд хооронд их давхцчихлаар бас ингээд менеж хийж чадахгүй болонгуудаа айгүй хачаалттай. Тэг англи хэл дээр болохоор тэр нь бас жоохон бэрхшээлтэй байсан. Одоо ингээд харахаар ер нь айгүй л байсан юм байна. Одоо яг юунд л үлдэг байсан юм бол даа л гэж эргээ харсан чи. Юу нэ тэгээд тухайд би нэг өдөр өөрөө бодсон байхгүй. За би нэг даваал гарна. Одоо 3 хоногийн дараа гэхэд би нэг давж гарцсан байна. Би өнөхөө жаргалтай байна. Яг тех хөлтлөө өнө жоохон готарсан. Тэгэл даваа гарцсан байсан нэг мэдсэн. Одоо 11 сарын сүүл болж штэ тий.
3 сар бараг болж байна. Одоо нөгөө найз нөхдийн хүрээлэлтэй болох хин нэгэнтэй ингээ харилцаа доктортойгоор тогтоож эхлэх гэдэг ч юм уу. Энэ процесс юу явж байгаа лөө. Одоо л айгуу гоё байгаа. Ер нь ангийнхаа охтойтойгоо аюу найзалж байгаа. Тийм. Энэ хүрээлэл аягүй чухал юм билий. Ямар хүмүүстэй найзлан тэгээд гоё дотн болох аягүй чухал юм шиг санагдсан. Надад бол аягүй хүрээлэл аягүй чухал санагдаад байт юм аа. Тэр нэг гоё найзд болж чадахгүй бол одоо тэр хичээл намд явах бас хүсэл мөсөл жоохон буучт юм шиг юм надад санагддаг. Түрүүн хол нэг юм хальтурлаа шүү дээ. Одоо англи хэлний чадвараа голсон гэд тий. Тэгээд шилдэг дээр одоо EBS сурж байхдаа бол нийх их англиар бол яриад идэггүй юм байна гэж би ойлголоо. Тэгээд их сургуульд орхолсон чи яг хэрэгцээ үсээд ярих болсон юм байна. Тий, ялч яа шаардлагатай. Ер нь EBS дахта ярьдаггүй яагаад байсан юм бол? Яг уу одоо манай ангийнхан ч аягүй гоё лаг англитэй гэж миний бол өнцгөөс агдаж харагддаг байхгүй юу? IELTS-ын 7.8 оноотой. Би болохоор 6.5 оноотой. Тэнгүүтээ өөрийгөөсөө харьцуулна шүү дээ. Би яг эдрийн хэмжээнд бол сайн англитэй биш юм байна. Өөрөө доошоо голоод дээл ингээ багш нар гоё англиар асуунгууд хариулдаггүй. За бус хүүхдэд хариулна гэж хойш суучдаг. Тэрнээсээ ингээ өөртөө айгу хэтгэлгүйгээс болоод тэгээд энэ боломжуудаа хаалтсан юм байла одоо бодоход. Тийм. Гэтэ яг орчин одоо манай сургуулийн орчин ч угаасаа англи хэлний лаглах хүүхдүүд байгаа. Харин их сургуульд оронгууд чинь бас өнцгүүд янз бүрийн хүүхдүүд ирж байгаа. Тэр донд би оронгууд би дэжгүй юм байна. Гээл чи орчин өчлөөд өнгөд л өөрлөд юм бэлээ. Яг намар хоёлаа нэг хальт таарсан шүү дээ. Тэгээд сургуулийн яаж ийн гэсэн чинь англи хэлний яаж ийн гэсэн чинь чи 6.5 авсан байна. Тэгээд би чи сайн биш дээ гэд тэгсэн чинь чи харин сайн л байсан юм байлээ гэд тий. Надад бол ингээд миний би чинь том хүн шүү дээ. Тэгээд харахаар ингээд 6.5 6 авсан байгаа хүүхдүүд бүр нэг гоё хангалттай өөртөө ихтэй байгаасаа гэж хүсэж идэг байхгүй юу. Гэтэл яг чиний хэлснээр 7.5-аас дээш байж ижил ер нь баг ингээд илүү ихтэй яриад илүү тэр хэл дээр өөрийгөө илэрхийлээд ах шиг харагдаад идэв. За одоо тэгэхээр эндээс ингээд бид гурван ярианаас хэрвээ эхнээс нь сонссон болвол нэг зүйл хүмүүсийн сэтгэл санааг хамгийн их докторгүй болгодог, бас өөртөө итгэлгүй болгодог нэг зүйл гарч ирсэн. Тэр юу исэн гэж бодож байна та хоёр анзаарсан уу? Одоо чамаас ч гарч ирсэн, чамаас ч гарч ирсэн. Юу хүнийг өөртөө итгэлгүй болгоод сэтгэл санааг илүү хямралд оруулдаг юм шиг байна. Юм л харьцуулалт. Яг зөв. Харьцуулалт. Одоо хин нэгэнтэй өөрийгөө харьцуулаад ирэхээрэл сэтгэл санааны хувьд докторгүй болоод өөрийн үнэлэмж доогуур болоод өөртөө итгэл багасчдаг. Тэгтэл уг нь бол хамгийн одоо харьцуулалттай байх хэвээр. Хамгийн зөв харьцуулалт хинтээ хийх хэвээр гэж бодож байна. Өөртөө. Би өмнө нь ямар байлаа? Би одоо энэний өмнө ямар тий зан чанартай эсвэл ямар харилцаатай эсвэл ямар дүнтэй гэдэг ч юм уу тий ямар оноотой байлаа гэж бодох нь бол эрүүл байгаа байхгүй юу. Одоо харин ямар байлаа гэж бодсон чинь муу байх юм бол бас сэтгэл санаагаар унжуулна. Энэ бас хэвийн зүйл. Хэрвээ унахгүй байх юм бол сайжрыг гэдэг үйл хөдлөл гарахгүй шүү дээ. Тэгэхээр өөртөөгөө харьцуулаад унах нь яагаад эрүүл байгаа вэ гэвэл буцаад босч ирэх нь бас хурдан байдаг. Тэгээд нэг унсан хүмүүс одоо ингэдэм юм л та. Нэг гоё юм судалгаа байна. Хүмүүс ямар үед хамгийн их өөрчлөгдөж, хамгийн их суралцсан байдаг вэ гэсэн чинь унсан үедээ гинэ. За жишээлх юм бол одоо хөгжилтэй жишээ авах юм бол ингээд үерхэж байгаад тэгээ ингээд салхахаараа залуучууд одоо нөгөө салсныхаа дараа яг жимээр явдаг, яг гоё бие хөгжүүлдэг. Тэгээ бас яг сургалтанд суугаад хилээ сайжруулдаг гэдэг ч юм уу. Яг унсан байгаа үедээ хамгийн их ингээд өөрчлөлтийг авчирсан, суралцдаг. Тэгэхээр уналт бол уг нь бол хэвийн зүйл байна. Тэгэхдээ ямар уналт хэвийн байх вэ гэхлээр өөртөөгөө харьцуулсан уналт нөгөө сайн. Бусдад харьцуулахаар хизээш дэшээ гарч ирэхгүй юм байна л да. Тэгэхээр энэ бас айгүй чухал зүйл болох нь. Уг нь шийдвэр гаргалтын тухай ярьж байгаа шүү дээ. За холонгоос асууя гэж бодож байна. Одоо өнөөдрийн Монголдо сурах шийдвэрийг тэгээд санхүү эдийн засгийн одоо сургуульд сурах энэ шийдвэр гаргахад одоо хэн хамгийн их нөлөөлсөн гэж чи бодож байна? Миний хувьд бол бас ээж байдаг. Энэ л хамаг юм бол ээжтэйгээ ярилцаж шийдвэр гаргадаг гэх юм уу? Одоо том шийдвэрүүдийг жишээлбэл
Тэгээд ер нь санхүү эдийн засгийн сурах шийдвэрийг бол ээжтэйгээ ярилцж агаад за энэ мэргэжил надад таалагдж байна гээ за биш орё. Тэг 2 хөтөлбөртэй байхгүй юу? Энэ болохоор би одоо олон улсад амжилт суралцах хөтөлбөрт нээдээ. Тэг ийшээгээ ер нь суралцвал би бас их юм сурах юм байна. Уусаа миний хиймээр байгаа зүйл байдаг. Уусаа Монголд баг цог байдаг цор ганц ер нь бол мэргэжил гэж би бодож байгаа. Харсан чам. Ийм мэргэжил бол ер нь бол өөр их сургуульд байхгүй байх. Яг гадаадд бол магистрт байдаг юм билэ. Бакалаврт бол нэг байхгүй харагдсан. Ялцчихгүй шин мэргэжил тэгээд юу сорийг ээлждэг аамд ярилцаал шийдвэрээ гаргасан. Одоо мэргэжил сонголтыг бас хийцэн байгаа гэсэн үг шүү дээ. Ойлаа. Тэр мэргэжил сонголтыг хийх шийдвэр тэр чамар том шийдвэр байгаа шүү дээ. Тэрийг гаргахад юу хамгийн их нөлөөс? Ямар бодол одоо өөртөөгөө ярилцсан ямар сэтгэгдэл гэдэг ч юм уу? Ер нь бол тэгэл би өөрхөн дуртай зүйлийг л хиймээрсэн. Өөрхөн дуртай ямар үнэхээр би явахгүй юм бэлээ гэж би бодсон. Биш болвол. Тийм үнэхээр миний дуртай биш юм бол аяхгүй. Тэгэл чи өөрөө дуртай дурлж хийвэл ялцчихгүй. Одоо ингээд сонсож байгаа магадгүй хүүхдүүдийг л явахгүй юм бэлээ гэж тэгж штэ тий. Тэрийг бас юунаас ингээд гаргаж ирч мэдв. Ер нь бол тэгэл дургүй юм дугаас би ер нь явдггүй маа. Тэг юу гэж шийдвэр авах одоо юу гэх юм бэ? Чамд нэг юм момент ч юм уу, баримт ч юм уу, нэг үйл явдал ч юм уу байгаа хэл гэж надад байна л та. Яг би төсөөлжсэн аахгүй юу? За хэрэг за би ингээ Европт нэг их сургуульд орчлоо. Олон улсын харилцаагаар. Тэг очоод яг олон улсын харилцаа одоо миний одоо хүмүүс тусалмаар байгаа тэр одоо мэдрэмжийг өгч чадахгүй гэж би бодсон аахгүй юу? Тэг хүмүүс туслаа, ямар нэгэн асуудал шийдээ, төсөл хэрэгжүүлээд тэгээд одоо миний мөрөөдөл чинь бол тий нүүбийн нэгдсэн засгийн байгууллагад орж марах тийм мөрөөдөлтэй аахгүй юу? Тэгээ ер нь тэр мөрөөдлийг нь биелүүлж чадахгүй гэхлээр бас үгүй юм шиг санагдсан. Тэгээ яг ингэ төсөөлөө үзэнгүү за би бол ялцчихгүй энэ бол дуртай явахгүй юм байна гэдэг одоод тий шийдсэн. Тэгвэл шийдвэр гаргалтанд өөрийнхөө юу хүсэж чинь бас дуртай зүйлээрээ юуг төсөөлж чадчих юм гэдэг нь нөлөөлөх юм байна. Тийм. Тэгээ бас мэдээж эргэн тойрны хүмүүлээ. Тэгээ таны хүмүүс л нөлөөлнө ялцчихгүй. Нөгөө тайван доктортой шийдвэр гаргахад тий. За манай баг холонгийн хувьд бол одоо сургуулиас хариу хүлээж байгаа шүү дээ. Гэхдээ сургуулаа сонгочоод юуны ангид нь одоо ямар чиглэлээр суралцах вэ гэдгийг яаж шийдэх гэж байна. Одоо шийдвэр гарна гэсэн үг тий. Тийм юу гарцсан уу? За media and communication гэдэг мэргэжлэр явуулсан байхгүй би. Би ч ер нь бол гэхдээ бизнес гэж ер нь яг юугаа мэдэхгүй болохоор айгу бизнес гэж удаан явсан юм аа. Гэхдээ ер нь бол гэхдээ би яг 11 12 дугаар ангидаа миний өөрийнхөө талаар яг ойлгосон хамгийн сайн ойлгосон ганц л юм байна. Энийг яг нөө мэддэг хүмүүс яг сайн мэддэг хүмүүс гайхалах. Би ч өөрөө жаахан дутгшоогоо бас хүнтэй харилцах тал дээр бас баг цаг ингээд юу гэх юм жаахан эвгүй тий жаахан awkward байдаг хүн баггүй юм. Тэгтээ би хүнтэй ингээд харилцах надад амар сонирхолтой. Хүмүүсийн өнцгөөс ямыг сонсох тий ер нь ингээд хүмүүстэй ингээд хамт байж яриаг нь сонсох нь өөрөө миний хувьд амар юм үнцэнтэй байдаг байсан баггүй юм. Тэрийг би ойлгоод би чинь байнга л өөрийгөө ичимхий би бол хизээч хүнтэй харилцаа ажил хийхгүй гэж би багтаа боддог байсан баггүй юм. Тин чи ер нь ингээд ажиглаад хахад би чинь хүмүүст их дуртай юм байна гэдгийг ойлгоод тэгээ ер нь бол би ямар нэг communication-тэй холбоотой мэргэжлийг явъя гэж бодоод тэгээ яг бас нөгөө нэг маркетинг ч юм уу эсвэл sales ч юм уу нэг тиймэрхүү мэргэжлэр явъя гэж жоод тэгсэн чинь media and communication гэдэг мэргэжил бий болсон байхгүй юм. Тэгээ тэр нь бас Солонгостой бас өөрөө бас нэлийн хөгжсөн мэргэжил. Тэгээ ер нь бол би нэлээд судалж байгаа тэр мэргэжлийг сонгосон. Тэгээ тэрүүгээрээ 3 сургууль руугаа явуулсан байхгүй. Тэгээ цаашаага хэрвээ хүсэх юм бол энэ мэргэжлэр явж агаад дараа нь 3 дугаар курсээсээ double major энэ хийгээ маркетингтайгаа нийлүүлээд явъя гэж бас бодож байгаа. Одоо жишээлбэл media and communication амьдрал дээр ингээд хөрсөн дээр буулгавал яг юу хийж ийн гэж нүдэн төсөөлөгдөх үү? Энэ тэгээд ер нь жоохон ийм хувирж хөрөөж болдог мэргэжил юм байл л те. Яг нь ер нь бол тэгээд юу яаж болно ер нь бол ингээд телевиз энтерт ажиллаж болно. Эсвэл бол ингээд ийм компани энтерт ийм одоо ийм юу гэдэг лээ? Ингээд сурталчилгаа хийдэг ч юм уу тиймэрхүү юм байж болно. Энэ өөрөө бас шууд маркетингтайгаа ер нь холбоотой мэргэжилтэй тийм хичээл энтер үздэг. Би бол тэгж төсөөлж байгаа ийм сурталчилгаа хийх ч юм уу тэр надад их тохирох юм шиг надад санагдаад байгаа. Би бол тэгж төсөөлж байгаа. Холонг ингээ ярьсан чинь Викторийн нэг дурсамж ороод ирлээ. Сүүлд нэг уулзахад чи надаас тэгж асуусан шүү дээ. Та яагаад сэтгэл зүйч ингээ болсон гэд тэ. Тэгээ тэр хариултыг хэлж яхад манай холон ингээд үнэхээр гоё шимтэн сонсч байсан. Тэр надад аюу ийм гоё комфорт мэдрэмж өгсөн. Хүн ингээд намайг яг анхаарад
ингээ чин сэтгэлээсээ ингээ сонсоод тэг бүр миний яриан дотор ингээ хамт яваад байгаа байхгүй юу. Би тэгсэн чинь аавтайгаа ихчтэйгээ мэрэгчлээ сонгох гээд орж исэн байхгүй юу гэл тэгсэн чи бүр яг миний төсөөлөл дотор хамт исэн гэх юм уу. Тэгэхээр нэрэл бусдыг сонсох нөгөө надад тааламжтай гоё идэг штэ гэж хэлсэн нь яг тийм шүү. Тийм яг үнэ. Яг надад ч гэсэн мэдрэгдсэн. Гэтэ энэ айгаа хоор чадвар шүү лаа. Хүмүүсийг мэдэрч сонсно гэдэг чинь айгаа хоор чадвар. За одоо тэгвэл ингээд буцаад эргээд харахад ахлах ангид байсан одоо хулан тий юуг зөв хийсэн бас юуг өөрөөр хийх байсан гэж бодож байна. За одоо мэдээж тодорхой хэмжээний шийдвэр гарцсан зарим нь сурж байгаа тий манай баа хоолынгийн хувьд бол сурж байгаа баа хоолынгийн хувьд бол бас мэржлээ сонгоод ингээд материалаа явуулсан байгаа юм биш үү. Тэгвэл энэ зүйл ингээд болоод өнгөрцөн байгаа үед эргээд харахад чи юуг зөв хийсэн гэж бодож байна. Бас юуг өөрөөр хийх байсан гэж бодож байна. Зөв хийсэн гэвэл миний бодлоор яг одоо яг би хэдий одоо Америк явах гэж бэлжижсэн одоо тэр IELTS CT чи миний Америк явах гэж бэлжижсэн зүйл шүү дээ. Гэхдээ тэр үедээ би бүгднгийн Америк хичээж хийсэн. Бас би нөгөө нэг миний Interact Club байгаа шүү дээ. Ер нь манай сургуулийн намайг тэрүүгээр л жоохон мэдэх бах. Тэгээ би тэрийг бол өөрөө амар надад тэр бол үнэхээр хэцүү том даваа байсан гэж би хувьдаа боддог байхгүй юм. Тэр чинь яг л миний бүр амар дутгшоогоо зан дөнгөж эвдэж гарч ирж исэн үе. Тэгэл би чинь бас нэг ярилцлага энтер бас хийсэн байхгүй тэр үед ангийнхны хажууд тэр үед надад үнэхээр ичмээр амар хэцүү байсан. Тэг би гэртээ очиж зөндөө уйлсан. Яг Interact Club-ийнхаа үйл ажиллагаа хийхэд би зөндөө уйлсан. Хиймээр байдаг. Би үнэхээр хиймээр байдаг. Даанч сайн чадахгүй. Үнэхээр сайн ярмаар байдаг. Сайн чадахгүй. Гэхдээ би ингээ хийгээд ард нь гарсны дараа надад их сайнаар нөлөөлсөн юм шиг санагддаг. Тэгээ бас шилдэг сурвал маань 11-р анги интерт илтгэл интер бид нар агиох тавилдаг байсан. 5 давхурт гарангуутаал ууган баяр багш нөгөө нэг илтгэл тавиулаад 12-ийнхнийг тэр бас надад маш хэцүү байсан. Тэгээ одоо бодоход бүгдийг л би хичээж хийсэн. Ууган баярч намайг сайн хийсэн гэж тэр үедээ хэлсэн. Тэгээ бодоход ер нь би бүх юмыг сайн хичээж хийсэн одоогийн надад айгүй тус болсон юм шиг надад санагддаг. Тэгээ буруу хийсэн юм нь миний бодлоор одоо засна гэвэл тэгээ бас л жахан дарамтаа багасгаад жахан тайвнаар байсан бол тэгээ би ч нөө IELTS тэр үедээ бас 6.5 авчаад тэгээ нөгөө нэг IELTS маань яахгүй дуулинг өгөхгүй бэлдээд тэгээ манай ангийн өгөх намайг бэлдэж өгөөд би чадахгүй ангийнхныхаа хажууд өөдлөө. Одоо бодоход их ингээ илгийн юм их болсон өөртөө их дарамт учруулад одоо харин тийхгүй ер нь их тайван жахан хөвгчлөлтэй тий жахан зугаатай 11 12 дугаар ингээ өнгөрөөсөн бол бас зүгээр юм шиг санагддаг. Гэхдээ тэр үед гарч иржсэн нулимс болгоно л гоё чиний нөө хичээж зүтгэж тэрэнд ачаалууд л өгчээсний гоё баримт тулаад үлдсэн баха. Тийм шүү. Үнэхээр хичээдэг байсан өөрийгөө нэрээ эргээд харахад хайрламаар санагдаж байгаа бах тий. Асуултаа сонирхол хэлсэн чи. Юу зөв хийсэн бэ тэр үед? За миний бодлоор бол зөв хийсэн зүйл гэх юм бол ер нь бол хичээнгүй байсан. Тэгчээнгүй юм нь бол аягуус ямар нэг юм хийвэл сэтгэлээсээ ханддаг. Тэр зам нь бол аяг тусалсан юм болоо гэж боддог. Юмд аяг сэтгэлээсээ ханддаг зан чанар маань ер нь аяг олон боломжит хөтөлсөн юм болов гэж бодсон. Тий. Тэгээ яг юуг өөрөөр хийх байсан гэж бодож байна. Өөрөөр хийх байсан зүйл хийвэл өөрийнхөө одоо зан чанарыг л жоо өөрчлөх байсан юм болов. За одоо тухайн үед бол за нэг 10 жилтэй гэж яриа л да. 10 жилтэй би ер нь айгу хүнд таалагдах гэж хичээдэг байсан. Хүнд одоо тэр ямар нэг юм таалагдах гад одоо гоё хэрцэх гад тэгээ ямар нэг юм асуухад дандаа за окей ер нь л үгүй гэж хэлж чаддгүй. Тэр байсан маань одоо эргээд хүндэд тусдаг гэсэн байхгүй юу? Өөрөөрөө бэжчихгүй. Тэг өөртөө готардаг. Үгүйг хэлчих боломжтой юм дээр тэгэл дараа нь өөрийгөө зовоогоол багийн ажил дээр тэгэл хаяа ганцаараа юм аа гэл зовоогоол тэг ер нь л үгүйг хэлж сураад ер нь л бусад таалагдах албагүй өөрөөрөө гоё байсан. Зүгээр юм байна гэдэг л сурсан. Одоо тэрийг өөрчлөх гээд их сургуультай ер нь жоохон их сургууль хичээж байгаа. Ямар сонирхолтой юм. Би яг өнөө өглөө холонгийн тухай бодож ирсэн аахгүй юу? Манай холон ямар зан чанартай байлээ. Их сургуульд орохдоо өөрчилж байгаа болоо. Тэр хөвөр байгаа болоо гэж бодож ирсэн аахгүй юу? Тэгэхээр яг энэ орж ирсэн шин. Манай холон хүнд өвөө гэж хэлтгөө дээ. Одоо ингээл юм болгоныг ингээл одоо давх гал. Гэхдээ тэрийгээ ерөөсөө муугаар биш нөгөө амар дандаа инээмсэглэн. Тэгэл ингээл сайнаар давх гал хичээгээл болж байгаа юм хэлэх гээл те. Тэгээ тэрийгээ жаахан бусдыг хитэх ботхоосоо жаахан багсгаасаа гэж би өглөөд хийж бодчихсон шүү дээ. Яа. Аа тийм л өөрийгөө аягүй зовоот юм билээ.
одоо тэгдэг үү? Тийм. Өөрөө айгу заваа дараа нь чон гутарч матдаг шүү дээ. Өөрийгөө золиослж хийж ямар нэг юм хийж байгаа болох юм. Яг энэ лөө орж шүү. За одоо ер нь бол подкаст манд дуусгаж байгаа. Одоо надад нэг сая дөнгөж сая л нэг тийм санаа төрлөө л дээ. Манай хоёр холон бие биенээсээ ямар нэгэн асуулт асуугаач гэвэл юу асуумаар вэ? Одоо жишээ нь манай боо холонгийн хувьд бол оюутан болцсон байгаа. Тодорхой хэмжээний зүйлсийг бас даван тулаа явж байгаа тий. Их сургуулийн хичээл амаргүй шүү. EBS-ийг ботход бүр тэр үед инээдтэй ээжтэйгээ хаяа боддог штэ. Тэгээд бас тийм амаргүй зүйлийг бас л адилхан хүндчийг тухайн үеийнхэн зүйлсэл хэцүү байдаг байхгүй юу? Харин манай баа холонгийн хувьд болохоор бас хэлний бэлтгэл тэгээл гадагшаа ингээд сурчаад бас буцаад ирсэн дахиад явах гэж байгаа гэдэг ч юм уу. Хоёр маань хувьд бие биенээсээ ямар нэгэн зүйл асуугаач гэвэл ямар асуулт асуумаар вэ? Таваадах. Чик гэж цаг яваад байгаа сүрдүүл. Би зөндөө асуулт асуулаа шүү дээ хоёроос. Би биенээсээ асууна гэвэл юу асуух юм бол? Иймэрхэмдэж яах юм уу? Саж яах юм бодоо. За холон гэлс. Бодоод тийч байна. Та одоо ирээдүйд өөрийгөө ямар хүн болцсон төсөөлж байгаа вэ? Би юу? Би бол доктортой амьдралыг их хүсдэг л дээ. Сэтгэл зүйн хувьд доктортой, ер нь санхүүгийн хувьд доктортой. Тэгээд аав ээж хоёртой бас сайн охин байхыг бас их хүсдэг л дээ. Тэгээд бас ер нь бодсон юм их байдаг. Тэгээд ирээдүйд ер нь ингээд ажиллаад тодорхой хэмжээ доктортой амьдралтай болсныхоо дараа аялаж дэлхийгээр аялахыг бас хүсдэг. Тийм л ирээдүйг юу бодож байна. Гэхдээ ер нь ирээдүгээ бодоход их гэрэлтэй л байдаг штэ. Дайггүй болох байх гэж бодож байна. Би ч асуулт бодоогүй юм л та. Гэхдээ их гоё асуулт чамаас асууч. Чи бас яаж ирээдүгөө юу? Би бол ирээдүг бас гоёор төсөөлнө шүү дээ. Ямар нэг уус саад бэрхшээл гарч ирэх тодорхой. Тэрийг ер нь давж гарнаа л гэж бодож байна. Одоо тайвнаар ажиллах давж гараад зайж байгаа. Зөв. Ирээдүйд тохиолдох зүйлийг би заавал ямар нэгэн байдлаар даваад гарандаа л гэдэг. Ер нь аль болох би бол одоо өөрийнхөө бодцсон байгаа мөрөдөлд өөрийгөө бас хүрээсэй гэж боддог. Тэр нь ямар мөрөдөл? Одоо ер нь бол томоор явах юм бол яа. Зөв. Монгол улсаа хөгжүүлнэ гэж боддог байхгүй юу? Монгол улсаа ер нь улсын хурлын гишүүн болчмаар шиг санагддаг. Вау, nice. Ямар гоё юм бэ? Яа чим ер нь бол одоо бидний амьдарч байгаа нийгэм те яг хэцүү үед байгаа. Тэгээд гойчуу байгаа. Гэтэ ер нь бол жоо Монгол улсаа хөгжүүлчихвэл надад л айгу гоё санагддаг. Хөгжүүлээ ямар нэгэн хүмүүсийн амьдралыг дэвшлүүлэхэд ер нь бол тэр нь л миний зорилго юм болов. Хүмүүсийн амьдралыг дэвшлүүлэхэд хөгжилд хувь нэмрээ оруулах тий. Гэтэ оруулахдаа бүр ингээд оролцоотойгоор. Тэг ер нь бол мэдгүй. Миний бодлоо системтэйгээр л гоё өөрчлөе гэж боддیں۔ Нэмээ явна систем тэгээд гол нь энэ зорилгоо алдахгүйгаас л гэж хүсэж байна. Тэг даваад гараа ямар нэгэн сад хөшөөл туулаад л хүмүүсээ одоо тий ямар нэгэн шүмж сонсон ч гэсэн энийгээ даваад гараасай л гэж бодож байна. Холонг бодож байхаагаар нь асуучих. Одоо тэгж давж гарахад саад бэрхшээлийг давж гарахад юу хамгийн чухал гэж төсөөлөгдөж байна одоо? Ер нь бол өөртөө итгэх юм болов. Өөртөө итгэхээ байлаад эхлүүл ер нь бол тэгэл мөрөдөл бэлж чадахгүй шүү дээ. Тэгээ өөртөө итгээд би чадна гэж зорих юм бол тэг даваад гарнаа л гэж бодож байна. Тийм нөгөө чиний хэлснээр нөгөө нэг саад буюу уналтын цаг угаасаа байдаг шүү гэдгийг л тэр хэвийн зүйл шүү гэдгийг л тэг хүлээн зөвшөөрөөсөө. За чадантаа асуу юм яриагаа сонсохоор асуулт маань бодогдохгүй. Гэхдээ би ингэж сая таарын яриаг ингэж сонсож байхдаа ингэж бодлоо. Нэрэл гэрэлтэй бидний ирээдүйн гой гэрэлтэй байгаа юм байна да гэсэн бодол төрлөө. Яа тэгэхээр 2010-ад оны үед намайг мэргэжил сонголтын тухай бодож явах үед багш эмч тий нөгөө л нэг бидний одоо мэддэг тийм мэргэжлүүдийг л боддог байсан байгаа байхгүй юу. Гэтэл таарын одоо сонгоцсон байгаа мэргэжлийг сонсон чинь бүр оронгороо иргэцсэн юм шиг нийгмийн нууц гинөө гэх тийм бүр ямар гоё шинэлэг бас нөгөө нийгэмд хэрэгтэй ирээдүйд бас гэрэлтэй мэдээж багш эмч байж бид нэр тэр хүмүүсийн ачаар амьдарч байгаа. Гэхдээ бас шинэ мэргэжил шинэ сонголтууд нь бидний амьдралд бас нөлөөлөх юм байна гэдэг гоё гэрэл мэдрэлээ. Тэгээ сошиал медиа communication гинөө гээл бас дахиад болонгийнхаа мэргэжлийг ч гэсэн бодоод вау л гэж бодлоо. За асуулт нарж ирсэн үү?
Юм ярахаар таны яриг сонсоод ирсэн. Ярил нь орчод байна гэж. За тэгвэл сүүлийн асуултаа үлдээ. Одоо үнийг магадгүй сонсож байгаа эцэг эхч байж болно, төгсөгч хүүхдүүд, ахлагийнхын, дунд ангийнхан ч байж магадгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдэд эсвэл тэр хүмүүст юуг хэлмээр санагдчихэ. Юу чухал шүү гэдэг зүйлийг хэлмээр хуалцмаар санагдчихэ. Эцэг эхчүүдэд бол би хүүхдтэйгээ сайн ярилцсан шүү. Бүх зүйлийн дэмждэг байгаасаа гэж би хүсэж байна. Миний хувьд болохоор аав ээж маань намайг бүх юм дээр дэмждэг. Би юу чи гэсэн намайг сонсож дэмждэг болохоор би юу нь л үдээ зэрэгтэй юу нь л өөрийгөө олж хийхийг хүссэн бүх юмаа хийж ирсэн болохоор би бас ингээд өөртөө айгүй сэтгэл хангалуун болж эхэлж байгаа. Тийм болохоор эцэг эхийн одоо хайр, дэмжлэг хүүхдэд амар чухал байдаг юм шиг надад санагддаг. Тийм болохоор энийг хэрэг сонсож байгаа эцэг эхчүүд байх юм бол хүүхдүүдээ бүх талаар нь дэмжиж, магадгүй те таны бодсноос өөр мэрэгжил сонгох юм бол та магадгүй сонсож үзээд яагаад энэ мэрэгчлийг сонгосныг ойлгоод үнэхээр хүүхдээ чинь хүсэл мөрөөдөл бол хүүхдээ дэмжээсэй гэж би хүсэж байна. Тэгээд хүүхдүүд магадгүй ахлах ангийн хүүхдүүд байх юм бол мэдээж хэцүү үе амьдралын их чухал үеийн нэг. Гэхдээ энэнд одоо тийм их дарамт өгөхгүйгээр өөрийнхөө чадлаараа хичээгээд те өөрийгөө хамгийн гол нь юунд туртайг мэдээд тайвнаар яваасай гэж хүсмээр байна. Гой пис сонсогдчихэ шүү халаа. За миний болохоор эцэг эхчүүдийг нь хүүхдээ өөр хүний хүүхдтэй битээ харьцуулаасаа гэж боддог. Ер нь тэгээд харьцуулаад эхлэхээ хүүхдтэй аюу стресс дарамт толд юм санагддаг. Зэн жишээл манай найзууд байдаг байхгүй юу. Тэгээ зарим эцэг эхчүүд болохоор хүүхдтэй яг энэ мэрэгчлээс сур гэж шахчт юм шиг байлээ. Тэгээ бас хүүхд нь яг өөрөө тэгээ дургу тэгээ өөрийнхөө хүссэн юмараа явахгүй болоод ч юм уу. Тэгэхээр ер нь л шахахгүйгээр орон зайг нөгөөд цаг хугацааг нөгөөд яаралж болохгүй. Одоо өөр нь байлгаад ер нь өөрөө юу юмэрэн тий хулигч хэлж байгаа шиг ер нь ялцаж үзээсэй гэж айгу хүсэж байна. Зөв. За өнөөдөр сэл подкастын маань сэдв бид амьдралын шийдвэрээ хэрхэн гаргасан бэ гэсэн тухайга. Тэгээ хэрвээ та анзаарсан бол хариулт нь гарцсан. Манай хоёр амьдралын шийдвэрээ хэрхэн гаргасан бэ гэдг нь бол нөгөө асуулт донд гараад ирсэн байгаа. Тэгээд энүүгээр базаад яриагаа дуусгая гэж бодож байна. Одоо заавал бусдтай адилхан нэг тишээ явна тий хаашаа явах нь ерөөсөө чухал биш. Хаана амьдрах нь бас ерөөсөө чухал биш. Чухал зүйлээ эхлээд өөрөөсөө асуугаасаа гэж хүсэж байна. Мэдээж чухал зүйлийн асуулт нь би байгаа шүү дээ. Би юу хүсэж байгаа вэ? Би юу хиймээр байгаа вэ? Би юу хийхдээ баяртай байдаг вэ? Би юу хийхээрээ илүү амархан хийж чаддаг вэ? гэдэг эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаад хариулт нь магадгүй гарч ирээг бол битээ санаа зовоорой гэж хүсэж байна. Харин гарч ирэх хүртэл нь хайгаараа гэж хүсэж байна. Тэгээд тэр үед нөгөө жинхэнэ хаана амьдрах нь, хаашаа сурах нь аяндаа гарч ирнэ гэж бодож байна. Цаг хугацаал харуултаа. Тийм тий. За өнөөдрийн урилгыг минь аваад ирсэнд тааштай маш их баярлалаа. Баярлалаа. Бас гоё нээлттэй ярилцсанд баярлалаа. За тэгээд бас дараагийн нэгэн дугаараар бүгдээрээ дахин уулзгаахаа түр баяртай. Баяртай.